монголчуудынхаа амар амгалан айлтгая. Тэр нь шууд шүүмжилт юм байна лээ үсгэлээ гэд. За бостой боломж олохын тулд. За ахмадын дуу хоолой хөдөлгөөний зохицуулагч Алтанцул байна. Бид анх тэтгэврийн зээлийг 50% эсэргүүцэж төрийн орны баруун хаалган дээр 2025 оны 6 сарын 19-ээс эхлэн чимээгүй суултын гарч ирсэн ахмадууд билээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэмцээр л явна. Өнөөдөр бид Монгол улсын төсвийг батлах гэж байгаа энэ чухал цаг үед ахмад үеийнхний эрх ашгийг хамгаалах гэж энд цугларч байна. Ахмад насны эрхийг хамгаалах нь буян биш, төрийн үүрэг юм а. Төрийнхөө та нар сайн сонсоорой. Та нар бидэрт нэг 8.6%, 10.3% тэтгэврийн нэмэлт өгж чинь буян гэж бодож байгаа бол энэ бол та нар хийх ёстой төрийн үүрэг гэдгийг бүр хатуу сануулахыг хэлж байна. Онцолж хэлмээр байна. Бид амьд явах эрх амьдралынхаа төлөө тэмцээд 5 сарын нүрийг үзэж байна. Төр засаг яагаад сүүлийн үед ахмадуудыг дурсгаач байв. Аргачлгүй бидний төлөөлөл улсын хуралд алга байгаа шүү дээ. Хуулиндаа заалт оруулж ахмад насны төлөөллийн 3 квоттой болгох. Ахмадууд өөрсдөө 5.10 төгрөгөөр цуглуулан 3 дахь удаагийнхаа хэвлийн баг хурлыг хийлгэж байна. 2025 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлтэй 281 мянган ахмад байсан бол 2025 оны 8 сард 289,212 хүн тэтгэврийн зээл авчээ. 8 мянган ахмад тэтгэврийн зээл авч байгаа гэдэг нь шүлс шиг тэтгэвэр нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаагийн тод жишээ билээ. Манай улсад 289 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Их хурлын дэд дарга Пүрэвдарж болон ерөнхий сайд Зандан Шатар сонсох тун. Арилжааны банкудад 7 сард чиглэл үүрэг өгсөн шигэ нэг удаа тэтгэврийн зээлийг 36 сараар олгож өгөхийг ахмадууд хүсэж байна. Шийдвэр гаргахыг бид шаардаж байна. Арилжааны банкудад чиглэл өгч ахмадуудаа дарамт биш дэмжлэг болох цаг нь одоо хэдийн болжээ. Тэтгэврийн нэмэгдэл нэг сараар нь тэтгэврийн зээлийг олгох. Энэ бол хамгийн ихэнд шийдэж өгөх асуудал юм шүү. Ахмадууд гар дээрээ тавих мөнгөгүй тул амьдрал маш хүнд хэцүү байна. Энд байгаа нэг 20 хүнийг бид нар бол Монголын нийт тэтгэврийн доод хэмжээ авч байгаа 377 мянган ахмадыг төлөөлж байгаа. 289 мянган ахмадыг төлөөлж байгаа төлөөлөл юм шүү. Бид нар яг орны гадаа нэг 20-30 40-үүлээ ингээд сууж байгаа нь цөөхөн юм шиг боловч ахмадууд маань онцлог байгаа, гэр гэрээсээ гарч чадахгүй өвчлөө зовлонтой байгаа. Бүгд гэр гэртээ бидэнтэй адилхан суулт хийж байгаамаа. Мөн 2026 оны төсөвт нэмж тусгахдах 438 мянган төгрөгийг 8.6%-аар тусгана гэсэн сүүлийн 5 дахь өдрийн оройны юугаар Пүрэвдарж дэд дарга улсын хурлын 690 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхээр зарцуулна гэж байгаа бол түүнийг хуваар биш бүх ахмадуудад ижил дүнгээр тэг шударгаар хуваарлах хэрэгтэй байна. Өнөөдөр 3850 ахмад нь хуулийн цонхойг ашиглан тэтгэврээ өндөр тогтоолгосон байгаа. Тэгэхээр хасуурын бишээ бэж жавхлан сангийн сайд их тэтгэвэр авдагт нь илүү хувь, бага тэтгэвэр авдагт нь бага хувийг оногдуулна гэдэг бол энэ бол ерөөсө шудраг бус зарчим юм а. Амьдрал дээр хөрсөн дээрээ буугаараа жавхлаа. Ерөнхий сайд Зандан Шатарт бид нар шаардлага өгсөн байгаа. Бэж жавхлан сангийн сайдаас огцруулж өгөөч гэж шаардлага тавьсан боловч өнөөдрийн хүртэл тэр хүн байсаар байгаад байна. Ямаа тэмээний зовлонг ойлгохгүй гэж ядарсан ахмадуудынхаа амьдралыг та нар эргэж харахгүй дурсахчгүй байна гэдэг чинь үнэхээр та нар дэлхийн нийтийн шившиг болж байгаа шүү дээ. Монголын төр засаг хатуу хэлмээр байна. Бид чимээгүй суусан 5 сар бид нар чимээгүй байлаа. Одоо чадахгүй. Бид чимээ гаргаж бас чаддгийм шүү. Үнэхээр ахмадуудаа үл тоогоод байвал бидний бүтээн байгуулсан энэ барилга байгуулалт бүх юма та нар нураачаад тэгээс эхлээд та нар ингээд бүтээн байгуулалтаа хийх гээд амьдраад үз. Бид тэгш ихтэй эргээд хувийн ялгаа гаргаж нэг хэсгийг нь илүү нөгөө хэсгийг нь дутуу гэж үзэх нь шудраг ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 690 тэрбум төгрөгийг нийт 411,051 ахмадуудаа хувиа биш мөнгөн дүнгээр нэмж олго. 572,400-аас 1.5 сая төгрөгийн хүртэл тэтгэврийг 377,761 ахмад
тэтгэр авч байгаа билээ. Тэтгэр авахч байгаа. Бага тэтгэвртэй ахмадуудын тэтгэр нь үндэ хүрлцгүй байгаа. Бид өвдөж байна. Өнөөдөр намайг Үрлийн байнгын хорооны хурлаар мөнх баясгалан гишүүн өмнөх өдөр нь би намайг хүн ална гэж занл хийсэн. Миний шокийн байдал гарааг байхад надаас шал тэнийг асуулт асуусан. Би шал тэнийг хариулт хариулсан байдэ. Өнөөдөр яагаад тэтгэр нэмэх шаардлагатай байгаа вэ гэхээр бид өвдөж байна. Өвдөхөр яадаг юм? Ийм эмчилгээ, асаргааны хэрэгцээ, соёлгүй хэрэгтэй болдгийн. Бид өсөж байна. Юу хэрэгтэй? Өсөж байгаа хүнд ус хоол, хүнсний хэрэгцээ хэрэгтэй байдгийг. Тэгвэл бид даалж байна. Түлээ түлш, ус дулаан, цахилгаан, сөөх, түрээсийн төлбөр. Өнөөдөр ахмадууд маань өөрийнхөө орон гэргүй нийтийн байраар хоног жина. Дотроо нойлтой мөнх баясгалан гишүүнд хариулах гэдэг байгаа байхгүй энэ хариултыг. Дотроо нойлтой нийтийн байр нь бол устдаа нийтийн байр, хүт устдаа нийтийн байр нь 500 мянган төгрөг байдаг юм байна. Гаднаа нойлтой зөөрийн устдаа нийтийн байр нь 350 мянган төгрөг байдаг юм байна. Тэгээд 680-аас 500 гэсээр 189 мянгаар яаж амьдруулахыг та надад биднэрт хичээл зааж өгмөр юм шүү. Цалин тэтгэвэр яагаад ийм хос зөрүүтэй нэмээд байгаа юм бэ? Энэ цалин анх бид тэтгэврийг нэмээд үг гэж 9 сарын 12 дахь суултаа хийж одоо бид нар бол үндсэндээ бол нүс савлагч болчиход сууж шít. Багш нарын цалинг болохоор 76% нэмжээдэг. Ахмадуудыг болохоор 8.6 юм уу 10.3% нэмнэ гэж сууж идэг. Та нар юу вэ? Ахмадаа бүр 3 дугаар тавьсан байна. Ахмад насны хуулийн 1-р бүлгийн 5-р зүйлийн 5-1-ийн 4-т үүлийг ядгуурлах гэж заалт өгдөг. Мөн зүйлийн 5-1-ийн 5-д орлогын баталгааг хангах, 5-1-ийн 6-д сонголтыг хүлээн зөвшөөрөх гэсэн заалтууд байдаг тул ахмадуудын хувьар биш тэтгэврийг нэмэхгүй мөнгөн дүгээр ижил нэмээрэй гэж хэлмээр байна. Хуулиа барьмаар байна. Хууль яах ч батлагдъя. Хууль хүн зориулагдаж батлагддаг шүү дээ. Цаасан дээр үлдэх гэж батлагддаггүй юм. Журам гэж нэг айхтар юм дагалдаа гараад ирдэг. 2026 онд багтаан тэтгэврийн хэмжээг нааш ороод тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөгөх. Ингэхдээ бидний төлөөллийг оролцуулаад албан ёсны засгийн газар албан ёсны гэрээ хилцээд хийж одоо 2026 онд багтаач сая 500 төгрөгөх. 2027 онд дөрвтэй нэмнэ гэж ярьж байна лээ. 27 он гэхээр яах юм? Ерөнхийлөгчийн сонгуул болох уу? 27 оны чинь одоо энэ 413 мянган ахмадаас тухайн үед хичнээн бурхны орондоо зорьсон байх бол та нарын тэр наад нэг цаасан дээр ингээд үлдээсэн тоог ахмадуудын нас би эрүүл мэнд гүйцэхгүй штэ. Хүнлэг байгаач хүнлэг арчсан нийгэм л гэдэг та нар 360 тэрбум төгрөгийг зам байшин соёлын төв тоног төхөөрөмж авах төсвийг симхигээр оруулаад ирж байгаа шүү дээ. Тэгвэл та нар дахин сонгуул болвол тийм үү? Яг тийм төсөв оруулж ш тэ ахмадууд нь үсэж чинь ядарч чинь даарч чинь туйлдж чинь гэдэг хахад та нар тийм төсөв оруулж ирвэл тэр барьсан зам тэр одоо тоног төхөөрөмжөөс та нар сонгогчийнхоо юг саналыг аваарай. Амьд бурхадаас ахмадуудаа та нар амьд хүмүүсээ тоохгүй байгаа юм бол амьгүй юмнаас та нар санал аваарай үүнээс хойш хатуу илчээ. Баясгалан гишүүний хэлдгээр зам байшин тоног төхөөрөмж нь өвдөхгүй, үсэхгүй, өөхөхгүй. Амьд байгаа амьд бурхадаа тэтгэврийн олигтойхон нэмээд өгөөч. Наад мөнгөөрөө зам байшингаа дараа одоо төсвийн тодтолоор та нар оруулж ирж болно ш. Давын түрүүнд бидэрт мөнгө хэрэгцээтэй байна. Хүнээ бод. Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Зандан Шатар бидэнтэй яагаад уулздаг юм бэ? Бид 8 сарын 13-нд өмнөх хэвлэлийн байгууллага хийж хахад шаардлага өгсөн. Түүнээс хойш удаа дараа ахмадын холбооны ерөнхийлөг Сүхбаатартай болохоор 3 удаа уулзсан байдаг. Сүхбаатарга биднийг төлөөлж чадахгүй байгаа. Яагаад гэж юу? Тэгэхээр бид 37 хоног ордны баруун хаалган дээр гадаа уяатаа нохоо шиг суусан. Бид нар даарсан ихэнх нь өвдцгөөсөн.
Одоо бид Монголын ахмадын холбооны байрны сургалтын танхимд бүтэн 7 ажлын өдрөөр 7 хоног суулт хийж байхад хоёрхан албаны зайд байхад Сүхбаатаргаа та нар минь яаж ингэж орж иж уулзахгүй байгаа шүү дээ. Ийм одоо 413 мянган ахмадыг төлөөлчөд тэр хүн тэр өрөөндөө юу бодож сууж идэгин. Тэгээд улаан үнэлэхээр засгийн газраас энэ тэргүүнтэй орж уулзахаараа юу яаж суудгийг. Юу яаж суусан болохоор ахмадын тэтгэврийг 8.6%, 10.1% гээд ингээд сууж идэгин. Бидний шаардлагууд ерөөсө тодорхой байгаа. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүрэх. Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сарын хугацаатаагаар олох. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 12% хүрэх. Хүүнээс хүү боддог башир залжин энэ аргаа талсан зогсоо. Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гарга. 690 тэрбум төгрөгөө тэгш хуваарлах. Эдгээр шаардлагыг 72 цагийн дотор шийдэж өг. Бид зөндөө гуйсан. Бид цөхөрч чинь, бид ядарч чинь, бид туйлдж чинь. Бид 5 сар хүлээлээ. Одоо болсон. Өнөөдөр төр засаг хариуцлага ухамсарлах ёстой. Ахмадуудаа дэмж. Ахмадууд тэсхийн тулд амьдрахын төлөө ахмадууд бид нар тэсхийн тулд тэсхийн тулд биш амьдрахын төлөө тэмцэж байна. Ахмад үеэ үл тоомслол ард иргэдээ үл хүндчихсэн тэр бол төр биш хувийн клуб юм аа. Бид төвчээртэй байсан. Бид хүлээсэн. Орчин одоо харин төвчээрийн хязгаарт хүрлээ. Тэр төрн төр шиг Улсын хурал засгийн газар нь ёс зүйтэй бай. Хариуцлага хүлээ. Шийдвэрээ гарга. Ард түмнийхээ өмнө нүүр бардам ажиллаач. Дахин хэлье. Эхний ээж нь тэтгэврийн зээлийг 36 сар болгоод өгчгөө. Тэтгэвэр нэмэгдэнэ гэдэг чинь 26 оны 1 сар бараг 2 сарын 1-нд болдог. Тэгвэл тэр тэтгэвэр нэмэгдлийг чинь хүлээж чадсан суух 289 мянган ахмад алгаа. Тэтгэврийн зээлтэй. Монгол банк болохоор Монгол банк 2025 оны 7 сарын 7 шийдвэрээ гаргасан гэд гүрийдэг. Арилжааны банкуд нь болохоор Монгол банкнаас чиглэл ирүүл зээлээ олгочно гэд. Ингээд бид нуур хулганы үлгэр бол 5 сарын хугацааг авлаа. 27 оны 7 сарын 7, 8, 9-ний 3 өдөр 24 сар 100% өгсөн боловч одоо бүгд бүр амар одоо төрийн хамгаалтанд байх ахмад наснгуудаа ингээд арилжааны банкнд барьцаалагдчихад юу ч одоогүй юм шиг тэр одоо би яг энэ цаг мөчид бас хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чинь төрийн хамгаалтанд байх ёстой. Тэгэхэд тэр Батсуур гэж Сүхбаатар аймгаас гарч ирсэн тэр хүн хоолны сав гэд оромжилж шít. Тэгснэ юу ч гэмсэн шинж байхгүй 21 мянгаач амьдрдаг гинэ. 21 мянга гэдэг чинь Батсуураа реалити шоу болохос амьдрал дээр 21 мянгаар ямар ч хүн амьдрдгүй юм заа юу. Энийг хэлчихье. Чи харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс уучлалгаараа бодвол бас биднийг ахмадуудыг ажиллаа хийгээд зүгээр суугаад суудаг хоолны сав гэж чи бодож байгаа байлгүй та нар сонсож гарсан шүү. Ингээд ахмадуудаа чөтгөрийн тойрогт ингээд оруулаад байдаг. Энд төр засаг л арга хэмжээ авч өгөх ёстой. Хизээ Скандинавын орнууд шиг ахмадууд нь тэтгэвртэй болох бай ардын намынхаа. Та нарын энэ 24-оос 28 оны мөрийг хөтөлбөрч байна. Скандинавын орны жишгээр тэтгэвртэй болгоно гэж өгсөн. Скандинавын орнууд тэтгэврийн доод хэмжээ хэд байдгийг $1100 байдгийг. Бидний тэтгэвэр хэд байгаа? 572, 589 мянга, 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд зүгээр сууж байгаа тэрийг аваагүй шүү. Доод нь 20 жил, дээд нь 40 жил, 50 жил ажил хөдөлмөр ирсэн. Та нарын тогтолцооны бодлогын гаж буруу тэр тайралт болгонтын гишүүн тэр сайд багтаа тэр тайралт гэдэг юм хийсэн байт. 170 мянган ахмадаа хохироочход юу ч удаагүй юм шиг уучлахгүй ингэж байхаасаа та нар санаа чинь жоо шичил чинь өвдөхгүй юм уу? Бүр хүрээгээ хэлсээр орон нутаг суултаа хийж байна. Улаанбаатар хотын ахмадууд суултаа хийж байна. Орхон аймаг, Хүсгэл аймгийн Мөрөн сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын ахмад, Говьсөнбөр аймгийн Шивээ Говь сумын ахмадууд, Төв аймгийн Батсүмбэр сум, Аян Овоо сумын ахмадууд,
Төв аймгийн Баян Чандун сумын ахмадууд хүрээгээ тэлж бидний хүрээ өргөцсөд байна. Өнгөрсөн баасан гарагт төрийн ордны баруун хаалган дээр 126 шалганд маник толгой авчиж тавьсан. Энийг юу гэж байгаа гэхээр ахмадууд гэж ярьж байгаа. Бид тийм гаж буруу үйлдэл хийхгүй. Бид ёс зүйтэй бидний тэгжэл хүмүүжүүлсэн. Бидний бариад байгаа тороодод хэлчихэд болоороо ахмадын дуу бол тэгтээ тэргүй чимээг сурчсан ахмадууд байна. Сумын ахмадууд маань уриалга гаргасан байна. 4 жилийн амьдарч байгаа ахмад буурлууд ахмадуудаа нэгдүгээр доод хэмжээ бидний амьдралд хүрэлцэхгүй байгаад бол одоо тэмцэж байгаа алтан цулаар ахлуулсан тэмцэлтийгээ дэмжин нойроос ирээд тэмцээ орног бодоод хумаас хүчтэй эдгэж уриалж байна. Бид ажил хаянд өөрсдийн үндсэн насаа тийм л юмыг бид төсч байгаа. Ашлуулсан мөнгө гэхгүй би орныхаа өнгөрсөн үеийг энэ жохи хүсэн үрээ хамтдаа гэсэн юм байна. За тэгээд Дорнот аймгийн Цагаан Овс сумынхан одоо ийм юу над руу явуулна 40-50 жил мал малж төрөл бүрийн ажил хийсээр ирсэн байдаг. Тэтгэр тогтоох үед ажилласан жил маань жилд зарим сар маань 6-8 сарын төлөлтөө байдаг. Заримдаа цалингийн зэс нь алга гоцсон тушаал нь байхгүй, тушаал нь байвал цалингийн зэс нь байхгүй гэх мэтлэн бишгэлүүд байдаг. Жилд бүтэн цалин авсан түүх ховор байдаг. Тэтгэврт гарах бүх ардаатай зүйлийг шүүхийн өмнө хэрэгтний ширээний ард сууж алах цохол нь байж шийдвэрлүүлж ирсэн ахмадууд олон байна. Тэрний нэг нь ч би өөрөө байгаа шүү дээ. Сая Дархан Уул аймгийн шүүх ороод бид сүүл энэ бол хэний хариуцлагагүй. Тухайн тэр байгууллагын нь хариуцлагагүй байхгүй юу? Аймгийнхан тэр архив бүх бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүйс ахмадууд ингээ ялтан аятай шүүхийн алга цохиулаад ингээ сууж байгаа. Энэ үнэн шүү дээ. Бид сүүлийн 5 жилийн шинжилгээг өндөр төлөх хэмжээний цалин авч үзээгүй. Бид зах зээлд шилжих хүртэл нэгдэл нийгэмд айц салбарх байсан бүгд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байдаг. Малчтмаа доод тал нь 1000-аас дээш толгой мал малдаг, мал түлдэх зууд эсэргүүц хоньны ноос, ямааны ноос, тэмээний ноос гэд ингээ бүх талбарт бид ажилласан байдаг. Ингэж л төв суурин газрын иргэдийг эрүүл хүнсээр хангаж, тийм үү, хотын биднийг эрүүл хүнсээр хангаж аж өдөр түүхийн эдийг нийлүүлж явсан түүхтэй хүмүүс илээ. Улс орныхоо төвшний төлөө хүч хөдөлмөр шаардсан айц салбарт бид хурж ажиллаж хөдөлсөний дунд 680 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад гомдолтой байна. Иймээс бидний тэтгэвэр одоогийн нийгмийн тогтолцоонд хүрэхгүй байгаад бол тэтгэврийг нэмэгдүүлэх тэмцэлд нэгдэж байна. Төр засгаа та нар нэг юм бодоорой. Ерөөсө 689 мянган төгрөгийг зүгээр сууж аваагүй шүү. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Би баруун аймаг Увсангаас ирсэн хүн байна. Ахмадын чимээгөөс улсыг дэмжиж ирлээ. Энэ баруун бисээ сунгагдсан улсын нэг хурлын гишүүд бидний амьдралыг хариуцж байгаа сангийн сайд явахлан тандаж хэлэх үг байгаамаа надад. Хатуу тагтагддаг, харамчид буян тогтдог гэж Монгол улсынхаа сан хөмөр эдийн засгийг гамдалгүй явахлан сайд байна. Тэгэхдээ биднээс 689 мянган төгрөг авч байгаа ахмадуудаа 20% тэтгэвэр нэмээд өгч чадахгүй, 50% нэмж чадахгүй ингээд зовоод шаналаад хэцүүдээд байх юм. Тэгсэн мөртлөө улсын нэг хурл 4 жил суугаад ард олонныхаа итгэлийг дааж чадахгүй, буруу үйлдэл хийгээд биднийхээ төлөө ажиллаж чадаагүй гишүүд маань явхан зүйтэй биз дээ. Инкмэсэд яах гээд та минь тэр их олон сарын мөнгөн тэтгэлийг олгож байна. Тэрийг би эсэргүүцэж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт хасуурын гай хуйг гээд улсын нэг хурлын гишүүн Ахмад настан болоод ард иргэдийгээ хүндэтгэн үзэхгүйгээр энэ үйлдэл үг хэллэг харагдаж байгаа байдал нь арай буруу байна. Манай энэ хурлд ёс зүй хороо гэж байна уу? Инээгээд ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа гишүүдтэй та нар минь сануулж хэлж арга хэмжээ авдгүй мó? Бид нар гомдолтой байна. Та нарыг сонгосон бид нар. Тэгээд Ахмад наснуудын маань амьдрал хүртгүй байна. Бид нар одоо энэ хүртгүй байгаа учраас хүйтэн боллоо. Онд минь дурмаар байна. Малыг байсан ч өвс ихээр хурааж яваад малаа ундруулдаг штэ малчид. Тийм болохоор
бид нар чинь хүн бүхэн ижил биш хөлөг болгоно жороо биш. Тийм болохоор амьдралан хөрөхгүй байгаа ахмадуудаа нэг удаа 36 сарын тэтгэмжийг нь зээлээр олгоод өгчвөл бас яах вэ? Хавар хүртэл 4 сарын 1-ээс цааш бид нар көлдөөд хөрөөд арай өгчихгүй байх. Тэрийг наваад байж та нар минь одоо тэр бидний тэтгэрийг эхний ээлжинд 50% намаад өгөө сая болгоод. Тэгээд цааш нь нэмэгдүүлээд сая 500 болгож өг. Ийм байна. Ёс зүйтэй баймаар байна. Би баруун бүсийн сонгогчтой хандъя. Бага эхлээд их хурлын гишүүнээр сонгогдсон залуучууд яагаад дуурахгүй байна? Ард иргэд болоод ахмад наснуудынхаа өмнөөс Заяавал гээд манай ус аймгаас сонгогдсон залуу байна. Өөр Ховд аймгийн харьяата Булгармаа аймгийн даргаасан Булгармаа яагаад чи минь дуурахгүй байна? Чамааг би татаж юмсаад ард олныхаа төлөө сайн ажиллаарай гэж явуулсан байдаг. Та нар чинь том компаниудын төслийг дэмжээд л тэгээд татвараас нь чөлөөлээд тэрэн дээр л одоо та нар минь дуураад л том хандив дансуурн хийж яваал мэдээгүй байтал миний данс руу ураад ирсэн байлаа гэд ингээд сууж явах юм. Мэдээгүй байтал ямар их хүнд мөнгө өгчтэй тэр компаниуд чи хаашаа юмсууд. Тэр баян компаниудыг дэмжиж байхаар бидний хийсэн хөдөлмөрийнхаа бага хэсэггүй хувийг авч байгаа ахмадуудынхаа тэтгэврийг саяас сая 500 болгочихаа. Эхний ээлжинд сая төгрөг болгочих. Тэгээд цаашаа дамжуулаад сая 500 болго баг байгаа шүү эн чинь. Дээр үеийн ханшаар утгатаар. Арай л ёс зүйгүй байна. Кик ажлаа мэдхгүй байна. Мэргэжилтээ өөрийгөө мэддэг ард түмэндээ үйлчилж чадахыг хөрлөлийн гишүүд баймаар байна та нар. Энэ зандан шатрын хүмүүсээ зөв өдөрдмээр байна та. Арай муу байна шүү та нар. Зөвхөн юм хулгайлах тийм сэдэлтэй хүмүүсийг хөрлөөр дүүрэн сууж байгаа юм чинь. Ямар хааш юм. Тэгээд нугаан юу барьтлаад барьцсан дохио гэсэн ингэж их хурл хурлчээд юм уу. Миний нутгийн хөөхтэй би дэмждэг юм. Удангийн цогтөрлөө чи яга сөрөг хүчнийхээ ажлыг хийхгүй миний дөө. Юу болж юм чи? Ягаад энэ ахмад наст нь хөөхтүүдийн мөнгийг хүртэл хас гэсэн конопондор та нар маань дараад сууж байгаа билээ. Манай баруун бүсээ сонгогдсон гишүүд ихэнх нь хөөхтийн мөнгийг хаснаа гэсэн дэр дарсан байлаа шүү та нар. Та нарыг би анхаарлаа авч байгаа. Одоо 28 онд бол та нарыг би дагаж явна шүү. Та нартайгаа хамт үгээ хэлээл яваад байна. Дагаад явна. Ийм ёс зүйн үйлдэл гаргаж явдаг яаж байгаа юм та нарын тэтгэврийн мөнгийг нэн ярилтаа зээлээр болгож өгмөр байна. Энэ кютэн ойтонд ахмадууд яаж унд орж явна? Амьдрал нь хөрөлцөхгүй хэзээ 24 сараар зээл авчихсан хүмүүс зөндөө байна. Одоо нэг 30 сараар улгаад 36-аар золгоод өгчих хэрэгтэй байна. Олгочвол эдгээр чинь хавар 4 сар хүртэл галт билээгээ наваад ойр орчмын жоохон мах шөлөө хэмтхэн байдал авмаар шүү дээ. Хавар 25 болчих махыг одоо нэг 15-аар авчихмаар байна. Тийм болохоор энэ асуудлаар хатуу анхаар нэн даруй шийдэж өг. Энэ кютэн болоогүй байдалд энэ асуудлыг шийдэж өг. Монгол банкны захирал хагвсэрэн гэдэг нөхөр дуугүй мэдрэлгүй хүн шиг суудгаа боль ажил хийж чадахгүй болгоор зөв мэрэгжлийн хүнийг 50 тэрэн дээр энийг ойлгодог хүнийг 50. Монгол банк чинь хажуунаас салуурсан хамаг олон банк устаа. Хамаг аппликейшн тараацсан олон тэмнийг өрн дунгааж яхин нөр та нар зөв хүнийг 50-аар хагвсэрнаа одоо явуулмаар байна. Одоо болдгүй яа тийм шийдвэр гаргахгүй байгаа гэж би. Ийм байна. Би яг нэг гол юм ярих чам марцсан байна. За. Одоо ингээд анзаараад байхад тийм ээ. Одоо бүрд орж дид дарагт гисэн шүү. Их хурлын дараа. Одоо ингээд 11 сарын 15-нд төсөө баталж чадахгүй бол 26 оны 1 сарын 20-доор дахин сонгуул явна гэдэг тийм юм одоо юу ч одоо тий болоогүй юм шиг ингэж ярьж байна. Ингээд бойл та нар заа юу. Одоо хариуцлага гэдэг ямиг Монголын ард түмэн бүр сонсохдоо наашаага. Та бүхэн тийм үү? Амьдрал тоглоом биш гэдгийг ухаар. Та нар айл гэж болж тоглоогүй. Харин төр байрна гэж ард түмний итгэлийг авсан. Ард түмний амьдралыг дээшлүүлнэ гэж төрд гарчаад одоо ямар болсныг хар. Нүдээ нэ. Уламд ордод ороодсон татвар өөр зээлэнд баригдсан хөөрхий монголчууд. Хэрвээ та нар 11 сарын 15-нд төсөө баталж чадахгүй бол дахин сонгуулийг 1 сарын 20 хийн гэж ярьж байгаа. Тэр сонгуулийн зардлыг 24 оны төсөөс хичнээн тэрбум төгрөг гаргасан. Тэр зардлыг тэр мөнгөний чинь ард түмний татвар байхгүй. Тэр мөнгийг одоо
та нар татан буугдвал 126 гишүүн та нар өөрсдөө төлөөрэй. Үнийг хатуу ичээ. Яг зөв өөртөө төлөөрэй. Ёстой Төр буцааж өг. Төл төрийн мөнгө бол ард түмэн ахмад бидний татврын мөнгө. Мөнгөнд үнгээд бий болдго юм аа. Хөс хүч хөдөлмөрөөр бий болдгийг. Хулгай ээж олдог мөнгө биш. Ард түмэн бид нар залуучууд нь өдөр шөнөгүй ажиллаж штэ. Тэнцэх ямар ч боломж байхгүй ажиллаж байна. Ахмадууд нь гараад тэнцэх гэхээр онцлог хүмүүс аа штэ. Бүгдээрээ гарч ирч чадахгүй байгаа. Боломжтой хэд нь ингэ сууж байгаа байхгүй юу? Өнөөдөр Монголын ахмадууд үлсэж байна, даарч байна, өвдөж байна, ядарч байна, туйлдж байна, цөхөрч байна, аргаа барж байна. Эм тарай түлээ түшээч авч чадахгүй байна. Та нар төрч ёсоо дээдл гэж ярих их дуртай байдаг. Тэгвэл тэр төрч ёс гэдэг чинь юу юм бэ? Төрч ёс гэдэг бол ард түмэн ахмад дээдсээ хүндлэх явдал гэдэг юм аа. Хариуцлагатай бай, шудраг бай, идэж ууж хансан бол одоо ард түмнээ хайрал, дэмж, дэмэн. Дахин сонгуул бол тэр 24 онд гаргасан сонгуулийн мөнгийг 126 та нар өөрсдөө төлөөрэй. Дахин хатуу идэ. Одоо хамгийн эцэст нь хэлэхэд 289 мянган ахмад чинь өнөөдөр 7 хоног махгүй, 10 хоног махгүй, өглөөнийхөө түлшийг одоо түлчээд ирсэн. Орой очиод түлээ байхгүй амьдарч байна. 126 засгийн газрынхаа тэтгэврийн зээлийг тэр зандаж шатраа. Ерөнхий сайдаа мэдээ гэдэг ахын байхгүй заа чи надаас дүү. Яг одоо арилжааны банкудад 7 сарын 7-нд шийдвэр гаргасан шиг чиглэлээ өг. Хууль зөрчил гэж байгаа бол 7 сарын 7-нд та нар хуулиа зөрчөөд Монгол улсын чиглэлд өгсөн юм бол нэг удаа энэ олон зуун мянган ахмадаа бодоод 36 сараар нэг удаа зээлийг олгож өгөхийг чиглэлд өгөхийг бид шаардаж байна. Тэтгэврийг сая 500 болгохыг шаардаж байна. Ахмадууд бид бол үнэт капитал, бид амьд байгаа, амьд оршиж явах болно гэдгийг хатуу хэлье. За одоо миний хажууд. За одоо ингэж хардаа. Энэ ахмад бол 96 настай настан буурал. Ахмадаасаа илүү өндөр настай хүн. Энэ хүн орон гэрэн шатцсан, байшин шатцсан байд. Өнөөдөр Монголын ахмад надад тамга тэмдэг байхгүй болохоор Монголын ахмадын холбооны Сүхбаатаргуугаар алан бичиг бичүүлээд Чингэлтэй дүүргийн засаг дарга мандуул руу явуулсан. Өнөөдөр мандуул төсвийн хэмнэлтийн жилгээд нэг бөөрийнхий Монгол гэр гаргаад өгчих сэтгэл байхгүй засаг даргын сууж шít. Бүх 21 аймгийн засаг дарга нөөцийн хөрөнгө санхүү гэж байдаг шít. Ямар муухай хатуу сэтгэлтэй Монгол ёс санаас чи хайцсан бэ? Энэ нэмээ өөрийн гэсэн ах トゥ байхгүй. Хар илгийн 63 настай манай суугч оюун чимэг асардаг. Цусан төрлийн холбоотой биш. 50 настай зээх хүн хөгжлийн бэрхшээлтэй тархин цөмөрсөн. Одоо нэг ийм хоёр хүн байж шít. Өнөөдөр монголчуудаа тийм ээ төр засаг өвчтөд зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гадаад дотоод эмчилгээнд явуулахад нь тусалдаггүй. Одоо ингэж энийг хараараа сэтгүүлчтэй. Тийм ээ. Энэ байшингийнхэн цахилгааны ус нь хэцүү байна гэд ерөнхийдөө 5 сар хандах, 5 дугаар сар хандах онцгой байдал руу явуулсан. Энэ имэд тийм ээ одоо Монголын засгийн газар ерөнхийлөгч эсвэл Чингэлтэй дүүрэг хинэн ч гэсэн нэг тийм орон гэрийн бариад өгд юм уу? Гэр аваад өгчих. Тэгтлээ ядуураагүй шүү дээ Монгол улс. Асар их байгалийн баялагтай байж 90-с дээш насны ахмадуудаа яагаад хайрладаг юм бэ? Яагаад энэ хүмүүс юу яадаг юм бэ? Тусалдаг юм бэ? Та нар дараад нь энэ хөгшнөөс яриа аваараа заяа арайчтай нэг энэ хөгшөнд ихэд та нарыг биднийг бүгдийг өрөөгөө сууж яадаг байхгүй юу? Хөөр химэн. Арайчтай нэр хөр ир гасна ахмадуудаа ингэж хаяад тахта яах юм бэ? Арай. За тэгээд хүрлээсэн та бүхэнд баярлалаа. Энийний дараа тэгээд ингээд биднээс асуух юм байвал асуугаарай. Анхаарал тавьсан баярлалаа. Уламжлалт өгөөрөө манай сэтгүүлчтэй.